хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун инэрэнгүү Тэнгэр дэх бидний Бурхан Аав минь, Бурханаас хол байн гимнүгэл дунд амьдарч байсан биднийг та өрөвдөж, хайрлаж, бидний хүртэх байсан шүүлт болон хараалыг эзэн Есүс бидний өмнөөс амсаж, загалмай дээр үхэж урсгасан үнэт цусаараа бидний гимнүглийг мөнхөд угааж, цаашид шүүлт болон хараалыг хүртэхгүй болгож, ямар ч гавьяа зүтгэлгүйгээр та биднийг аварч өгсөн тэр агуу нэгүсэл талархаж байна. Биднийг та Бурхны хүүхэд болгож, мөнхийн Бурхны хаанчлалд орох тэр ерөөлт найдварыг өгсөн эзэн минь, тэр бүхий л нэгүслийн учир танд талархал өргөж байна. Энэ цагт эзний үнэт цусаар золигдсон бид бүгд эзний өмнө хамтдаа цуглан эзний тэр агуу нэгүсэл болон хайрыг магтаж, таны үгнээс суралцаж, эзэн таны хамт байгаа энэ ариун сүрэг дотор биднийг нөхөрлүүлж байгаад талархаж байна. Энэ цагт ч эзэн та бидний дунд хамт байгаад итгэж байна. Бидний хүн тус бүрийг та ажиглан хараад, өршөөлийн мутраараа биднийг зууран барьж, бидэнд эзний нэгүсэл болон үг ариун сүнсний хүч чадлыг илүү ихээр дүүргэж өгч, бид үлдсэн амьдралдаа Бурхны хүүхдээр хоосон амьдрахгүй байхад, ичих зүйлгүй амьдрахад та удирдах захирч өгөөрэй. Багад бидний дунд эзний хайрыг бүрэнгүүцэд ухаараагүй хүн байгаа бол түүний сэтгэлийг та нээж, тэр агуу гайхалтай Бурхны нэгүслийг ухаарч, мөнхэн болон найдварыг олж авахт нь та нэгүслээ буулгаж өгөөрэй. Орон даяарх чуулган, дэлхийн олон чуулганууд хэцүү байдал донд итгэлээ сахин сайн мэдээг тарааж байгаа бүхий л ахын дүүстэй эзэн та хамт байж өгөөд, үг болон ариун сүнсний хүч чадлаар та хамт байж, төрсөн олон сүнснүүдийг эзэн тань руу удирдах тэр ажлыг чадамгаагаар хийхэд та туслаарай. Энэ цагт ч бидэнд илчлэхийг хүссэн эзний үг, эзний ариун хүсэл, бид бас ямар хүн байх ёстойг та бидэнд зааж харуулаарай. Маргаашнаас эхлэх энэ жилийн анхны Библийн семинараар энэ удаач олон сүнс аврагдаж Бурхан танд баяр хөөр алдар болоход та туслаарай. Энэ ажлын төлөө бид бүгдийг Бурхны нэгүслийн сайн мэдээг төрсөн тэр сүнснүүдэд тарааж, олон сүнс аврагдах тэр ажлыг гүйцэлдүүлж чадхад туслаарай. Энэ цагийг эзэн ариун сүнс танд даатгаад бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Багтан дуудуулнаа.
За, Библийн Матай 22 дугаар бүлгээс харцгаая. Матай 22-ийн 1-ээс 14 хүртэл би уншия. Матай 22-ийн 1-ээс авахуулаад 14 хүртэл уншия. Есүс тэдэнд сургаалт зөвлөлөөр дахин айлцсан нь Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хормын найрыг хийсэн хаантай зөөрлөж болно. Тэрээр хорим найрт өригдсэн хүмүүсийг дуудуулахаар зарцнараа илгээсэн боловч тэд эрхийг хүссэнгүй. Тэр дахин үзэх тун би зоогоо бэлтлээ. Үхэр ба бордсон малаа гаргаж бүгд бэлэн болов. Хоримд морилон эргэж өргөдөгсдөд хилгээд өөр зарц нарыг илгээв. Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж нэг нь тариан талбай руугаа нөгөө 8-андаа явв. Бусад нь зарц нарыг нь барин авч доромжлон гутаагаад алжээ. Хаан уурлаж цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд хотыг нь галдан шатав. Тэгээд тэр зарц нартаа хорим бэлэн боллоо. Харин өргөдөгсөд маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж таарлцсан болгоно хоримд морилон эрхийг өргөхэд зарц нар гудамжинд гарч таарлцсан сайн муу бүгдийг цоглуулав. Хормын танхим зочдоор дүүрчээ. Хаан зочдыг харахаар орж ирээд хормын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж түүнд "Анд минь, чи хормын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирв" гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан албат нартаа гар хөлийг нь хүлээд гаднах харанх үед хай. Тэнд уйлаан шүд хавирхан буй гэжээ. Учир нь дуудагдсан нь олонч сонгогдсон нь цөөхөн гэж ярив. За, энэ хүртэл байна. Маргаашнаас авахуулаад төлөвлөсний дагуу энэ жилийн анхны Библийн семинар болох гэж байна. Түрүүлийг даврагдсан бид бүхэн амьд байх хугацаанд хийх ёстой хамгийн чухал ажил бол бид өөрсдийн ухаарсан энэ Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж илүү олон сүнсийг эзэн рүү удирдах авралт хүргэх тэр ажил байгаа. Бурхан өөрийн цорын ганц хүүг биднийг аврахын төлөх золилтын тахил болгож явуулсан Есүс биднийг аврахаар энэ дэлхий дээр ирсэн. Лук 19:11 дээрээс Есүс хэлсэн "Хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ" гэж байгаа. Бурхны өмнө алдагдсан төөрсөн гэмтнүүдийг хайж аврахаар ирсэн гэж хэлсэн байгаа. Тэгээд загалмай дээр үхэж дахин амьснаар авралын ажлыг гүйцээсэн Иохан 20:21 дээрээс харах юм бол дахин амьсан Есүс шавнар дээрээ гарч ирээд хамгийн ихэнд хэлсэн үг нь "Эцэг намайг илгээсний адил би бас та нарыг илгээнэ" гэж байгаа. Эцэг эхэнд цорын ганц хүүгээ илгээсэн нь гэмтнүүдийг зольж аварж тэгхийн тулд загалмай дээр үхэхийн тулд мөн хараагдах ёстой гим нүглээс болж хараагдах ёстой байсан биднийг аврахын тулд Есүс үхэж дахин амьснаар тэр авралын ажлыг гүйцээсэн. Одоо эцэг намайг илгээсний адил би бас та нарыг илгээнэ гэж байгаа энэ үг бол Есүс авралын ажлыг гүйцээсэн. Одоо аврагдсан хүмүүс
Есүсийн шавнараар зогсохгүй аврагдсан бүхий л хүмүүс тэр сайн мэдээг гэрчлэхийн тулд бас илгээгдсэн хүмүүс байх нэ. Тиймээс Ром 10:14-өөс харах юм бол тэгвэл түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд тунхаглагддгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан гэж гарч байгаа. Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? Илгээгдсэн гэхдээ яаж тунхаглахгүй байх вэ? Бид бүхэн тэр гайхалтай Бурхны нэгүслээр аврагдсан хүмүүс одоо үлдсэн амьдралдаа энэ дэлхий дээр амьдарж байгаа зорилго нь энэ ертөнцийн хүмүүс шиг яавал нэг сайхан амьдрах уу гэж үүний төлөө биш, яавал энэ гайхалтай Бурхны нэгүслийг гэрчилж илүү олон сүнсийг авралт хүргэх вэ? Энэ Бурхны хүсэл шүү дээ. Сая бид нар Библиэс ишлэл цээжилсэн Иохан 6:40 дээр хүүг харж түүнд итгэгч бүр мөн хамтай байх нь эцгийн минь хүсэл юм аа. Одоо Бурхны хүсэл бол Есүс Христээр дамжсан Бурхны нэгүслийг ухаарч мөн хамтай болох нь Бурхны хүсэл гэсэн байна. Дуулал 66:16 дээрээс харах юм бол тэгвэл миний сүнсний төлөө Бурхны юу үйлдсэнийг би өгүүлье гэж байгаа. Бурхны миний сүнсний төлөө юу үйлдсэнийг. Тиймээс зүгээр нэг ганцаараа итгэл дуугүй байж байгаа л Бурхны өмнө очих биш. Алдагдсан сүнснүүдэд, аврагдаагүй тэр өрөвдөлтөө сүнснүүдэд тэр сайн мэдээг гэрчилж авралт хүргэх ажил. Энэ нь бидний хийх ёстой хамгийн чухал ажил байгаа. Тиймээс энэ удаа Библийн семинараар бүх хүчээ дайчлаад энэ удаа олон сүнснүүд аврагдах Бурхны агуу үйл хэрэг явагдахын төлөө Лук 15:7 дээрээс харах юм бол Есүсийн хэлсэн үг байгаа. Гимших шаардлагагүй 99 зөвхт хүнээс илүүгээр гимсэн нэг нүгэлтний төлөө Тэнгэрт илүү их баяр хөөр болох болно гэж байгаа. Хэдийнэ аврагдсан 99 хүнээс илүүгээр гимсэн нэг нүгэлтний төлөө нэг нүгэлтэн гимшиж аврагдахад Бурхан илүү баярлана гэж байгаа. Бид бүхэн энэ Бурхны хүсэж байгаа баярлах энэ ажлыг хийх хэрэгтэй. Энэ удаач бас олон сүнс аврагдахын төлөө залбирч бид нар бүх хүчээ дайчлан энэ удаа олон сүнс аврагдсанаар Бурхны өмнө агуу баяр хөөр алдар болох хэрэгтэй. Тиймээс өнөөдөр Матай 22 дээр гарч байгаа энэ үгээр дамжуулан Бурхны найрын урилга гэсэн сэдвтэйгээр үгнээс хэлж өгье. Бурхан өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн хүмүүс Бурханаас холдож алдагдсан байна. Гим нүгэл дунд амьдарч байгаа. Тиймээс Бурхан хүнийг бүтээсэн зорилго бол Бурхны хайр болон тэр нэгүслийг авч тэр мөнхийн ам болон Бурхны улсад орох тэр алдарт найдварыг өгөхийн тулд байгаа. Тиймээс Есүс гим нүглээс болж алдагдсан байсан, Бурханаас холдсон байсан гимтнүүдийг хайж олохын тулд ирсэн гэсэн байгаа. Одоо гимтнүүд Бурхан руу ирж аврагдаж Бурханы улсад орох тэр ажлыг Есүс сургаалт зөвлөлөөр энд Матай 22 дээр хэлсэн байгаа. За нэгэн хаан хүүгийнхээ төлөө хүүгийнхээ хормын найрыг хийсэн зүйлтэй адилаа гэж байна. Энэ хаан бол Бурхныг гэлж байна. Хүүн Есүсийг гэлж байгаа. Тэгэхээр найр хийсэн гэж байна. Найр хийхийн өмнө одоо урх зочдтой мэдэгдсэн байна. За сүүлийн үед бас манаас өвөл чуулган залуучууд их болохоор
Хормын их цаг үе нь болох юм бол одоо хормын ёслол үлддэг ахын дус олон бий. За хормынхийн өмнө эхлээд урилга тийм ээ. Энэ найранд хурлцсан ирээрээ гээд урилга төрүүлээд явуулдаг. Дээр үед хаанч бас тэгдэг байсан юм шиг байна. Өргөцсөн хүмүүсээ листийг нь харж байгаад жагсаалтыг нь хараад тэгээд зарлаж байна. Хизээ хэдний өдөр манай хүүгийн хормын яслал байгаа учраас заавал ирээрээ. Гэтэл хорин болохын өмнө сэтгэл амрахгүй байсан учраас хаан дахиад зарцнараа явуулаад дахиад нөгөө өргөцсөн хүмүүс рүү ирээрээ гэд хэлүүлж байна. Матай 22 дээрээс харах юм бол 22-ын 3 дээр тэрээр хорим найрт өргөцсөн хүмүүсийг дуудуулахаар зарцнараа илгээсэн боловч тэд ирэхийг хүссэнгүй. Зарцнараа явуулаад за төлөвлөгдсөний дагуу хормын яслалд явагдах учраас ирээрээ гэсэн байна. Тэгтэл тэр өргөцсөн хүмүүс ирэхийг хүсээгүй гэж байгааз. За түүгээр дуусаагүй тэр дахин үзэгтэн би зоогоо бэлдлээ. Үхэр ба борцсон малаа гаргаж бүгд бэлэн болов. Хоримд морилон эргэж өргөдөгсдөд хэлгээд өөр зарц нарыг илгээв. За ирэхийг хүсэхгүй байгаа хүмүүс рүү дахин зарц нараа явуулаад одоо бүр тайлбар хийж байна. Хаан энэ найранд үдийн зоог бэлдсэн гэж байгаа. Магадгүй энэ өдрийн цагаар энэ найрыг хийх болсон юм шиг байгаа. Зоогоо бэлдсэн, өхөр ба борцсон малаа гаргаж бүгд бэлэн болов. Тэгэхээр тэжээжсэн өхөр малаа гаргаж, борцсон малаа гаргаж бүгд бэлэн болсон. Бүгд бэлэн болов. Бүгдийг бэлдсэн байна. Тэгэхээр амттай сайхан зүйлс бүгдийг бэлэн болгоод хоримд морилон эргэж өргөдөгсдөд хэлээ гэд. Одоо найр хангалттай бус байх вэ гэж бодоод хааны зүгээс хангалттай сайн хичээж бэлдсэн. Тэгтэл тэд хүсээгүй ахна. Үл тоомсорлсон хааны тэр найрыг нэг нь тарайн талбай руугаа өнөөдөр талбай руу очих ёстой гэд. Нөгөө нь би 8 хийх ёстой гэд 8-анда явж байна. Бусад зарц нарыг нь барин авч доромжлон гутаагаад алжээ. Ийм юм байж болох уу? За найранд ирэхгүй байвал ирэхгүй байна үсттэй. Хааны 3 дахь удаага явуулсан зарц нарыг нь очмооргүй байна гэдээ хахад ямар ядаргаатай юм бэ гэд. Тэгээд тэднийг барин авч доромжлон гутаагаад алжээ гэж байгаа. За ийм юм боддоор байх уу? Байсан байгаа. Хаан уурлаж цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд хотыг нь галдан шатаав. Цэргүүдээ явуулж байна. Одоо зарцнаар биш харин цэргүүдээ явуулаад тэр алуурчдыг хөнөөгөөд хотыг нь галдан шатаав гэж байна. За энэ яг юу болсон хэрэг вэ? Энэ бодит болсон үйл явдлыг Есүс хэлсэн байна. Эхлээд энэ дэлхий дээр бас найр наадан байгаа тийм ээ. Энэ дэлхий дээр болдог найр наадан бол хэсэг хугацааны дараа дуустдаг зүйл. Хормын яслалд очлоо, хормын найранд очлоо, идэж ууж, дуулж, сүд залуу сүд бүсгүйг хараад хамтдаа баярлаж хөөрж яваад тэгж байгаад найр дуусах юм бол буцаад нөгөө өөрийнхөө бодит амьдрал руу буцдаг, зүдүүр уу гашуу руугаа ордог байгаа. Бодит байдал руугаа эргээд ордог. Тиймээс хүний хийдэг найр наадан бол хэдэн цагийн урттайл байдаг. Дээр үед хаадын үед бол найр наадмыг их урт хийдэг байсан юм шиг байгаа. Хэдэн өдрөөр. Гэхдээ тэр бас дуусна. Сургаалт төгс 14-ийн 13-аас харах юм бол инээж байвч
зүрх хөндөрлөж болох, хөөрөн баясгын эцэст уйгашуу ирж болох гэж байгаа. Энэ ертөнцийн хүмүүсийн зохиомл тэр инээд хөөр, тэр баяр хөөр хэсэг хугацааны дараа дуусаж зүдүр уйгашуу дунд өнгөрнө гэсэн шиг инээж байвч зүрх хөндөрлөж болно, хөөрөн баясгын эцэст уйгашуу ирж болно. Тэр сэтгэл доторх санаа зовнил хэсэг хугацааны тэр баяр хөөрөөр алга болохгүй. Харин Бурхны хийдэг найр бол өөр. Эден цэцэрлэгт үргэлж баяр хөөртэй байсан байгаа. Гэтэл Бурхны үгэнд дуулуургүй байж бузар сүнсний сорилтонд орж идэж болохгүй гэсэн сайн мог мэдүүлэгч модны жимсийг идэж Бурханд нүгэл үйлснээр эден цэцэрлэгээс хөөгцнийхөө дараа юу ихэлсэн бэ? Хүндрэлтэнд зовлон, шаналл, зүдүр уйгашуу ихэлсэн. За хамтдаа Гашуудал номны Иремьягийн дараа Гашуудал ном байна. Гашуудал 3-ын Иремья номны дараагийн ном Гашуудал ном байна. Гашуудал 3-ын 33-ыг 3-33 хамт уншия. Хүмүүний үрсийн шаналн зовхыг зүрхнийхээ угаас тэрээр хүсдэггүй. Бурхнаас олдсон хүмүүст Бурхан зов чаналах зүдүр уйгашууг өгсөн. Гэхдээ тэр нь Бурхны чин санаа биш гэж байгаа хан. Бурхан хүнийг үзий ятсандаа өөх гээд тэр зовлон шаналлыг өгсөн хэрэг бишээ гэж байгаа хан. Хүүхэд нь буруу юм их юм бол шийтгдэг. За бас савааддаг, ташуурддаг. Гэхдээ тэр нь үзий ятсандаа биш шүү дээ. Чин санаа нь тийм биш. Харин бурууг нь ойлгуулж ухааруулахын тулд Бурхан хүний амьдралд шаналн зовхыг зүдүр уйгашууг өгсөн нь зүрхнийхээ угаас Бурхан түүнийг хүсдэггүй гэж байна. Энэ дэлхий дээр жинхэнэ ар жаргал, жинхэнэ амралт байхгүй гэдгийг ухаарад Бурхан руу эргүүлэхийн тулд өгсөн зүйлс байна. Исая 38:17 дээрээс харах юм бол үзэгтэн сайнны төлөө би гашуунаар завсан гэж байгаа. Энэ махан биед зовлон өгсөн нь сүнсний амралтыг өгөхийн тулд амийг минь сүрлийн нүхнээс та хамгаалсан. Гимнүгэл бүрийг минь та нурууныхаа араар хайсан гэж байгаа. Бурхан махан биед зовлон өгсөн нь сүнсний амар тайвныг өгөхийн тулд бахан. Тиймээс зовоох гэж биш, харин эзэн миний амийг хайрлаж сүрлийн нүхнээс намайг хамгаалсан. Эцэст нь Бурхан гимнүгэлтнүүдийн сүнсийг аврах ажлыг хийсэн байгаа. Гимнүгэл бүрийг минь та нурууныхаа араар хайсан. Есүсийг ирэхээс 700 гаруй жилийн өмнө бичигдсэн үг боловч Есүсээр дамжин биднийг аврах болно гэдгийг урьдчилж тэгж хэлсэн байгаа юм аа. Исая 57-гийн 21 дээрээс харах юм бол буруутуудад амар тайван үгүй гэсэн. Бурхнаас олдсон бүхий л буруутуудад амар тайван байхгүй гэж хэлсэн. Тиймээс Номлогчийн үгс номноос сарыг Номлогчийн үгс 10:19 сургаалт үгс номны дараа Номлогчийн үгс 10:19 хамт уншия. Хүмүүс найр хормоор баяр баясгалан хийж дарсаар амьдралаа хөгжилтэй болгодогч мөнгө бүхний хариу ажээ. За энэ хүртэл найр хормоор баяр баясгалан хийдэг. За тэгэхээр энэ баяр баясгалангийн төлөө найр хийдэг, дуудуулж баясан хөөрхийн тулд за найр болж байгаа газар очиод уйлал байдаг хүн байхгүй үсттэй. Баяр баясгалангийн төлөө найр хийдэг. Дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог. За найр болж байгаа газарт байхгүй байж болохгүй зүйл бол энэ усан үзмийн дарс. За би баг байхад Кёнсанд хөдөө байхад найр хийдэг байсан. За найрны үеэр хамгийн сайхан ундаа чихэрлэг ундаа байгаа.
бараашиг. За сүүлийн үе цагаан будааны ундаа байгаа. Энэ цагаан будааны ундаа бас жоохон өөр. Тэгэхээр тэр нэг чихэрлэг амттай бараашиг тэрийг хинч ууж болдог, согтдог биш байсан болохоор. За энэ ундаа бол ерөөсөө айл олгонд найрын үеэр байдаг байсан. Тэгээд аль айлын энэ ундаа илүү амттай байсан бэ гэж тэгдэг. Израильд бас найр хийхэд хамгийн чухал ундаа бол энэ усан үзмийн дарс байгаа. Усан үзмийн дарс ууж хөгжилтөө болгодог. Энэ дарсаар амьдралаа хөгжөөдөг гэж байна. Йохан 2:3 дээрээс харах юм бол Канаад нэгэн хорин болсон. Тэнд Есүс өргөдөж атсан байна. Магадгүй Есүсийн ээж Мариагийн хамаатан хүн юм шиг байгаа юм. Тиймээс Есүс ч бас тэр хормонд өргөдсөн байгаа. Гэтэл тэнд асуудал үүссэн. Усан үзмийн дарс нь дууссан байна. Зочид их ирээд тэгсэн нөө аль эсвэл усан үзмийн дарсаа арай багдуулсан уу мэдгүй. Ямар ч тач усан үзмийн дарс нь хүрэлцэхгүй болсон. Усан үзмийн дарс хүрэлцэн одоо хүрэлцгээ болсон гэдэг нь энэ баяр хөөрн зогсохт өгч гинөө гэсэн үг. За тиймээс үнэхээр хэцүү байдалд орсон байна. Тэгээд түүний их Есүс тэд дарсгүй болов гэж хэлсэн. Яа гэсэн үг вэ? Есүс юм хийж чадах нь арга байгаа л. Энэ Мария бол Есүсийг хүн биш харин Бурхны илгээсэн Бурхны цорын ганц хүү гэдгийг мэдэж бас хаяада Есүсээр дамжуулан Бурхны гайхамшиг хүч чадал харагдаасаа гэдгийг хүссэн найдаж байсан юм шиг байгаа. Тиймээс Есүс эмэгтэй надад ч танд ч ямар хамаа байна гэсэн өөрийнхөө ээжийг эмэгтэй гэж дуудаж байгаа. За католик шашинд энэ бүгд Мария залбирдаг. Мария та болон таны хэвлэгээс төрсөн хүү ерөөлтэй. Мария биднийг өөхөх үед бидний төлөө залбираарай. Үргэлжтэй гэж одоо цээжээр залбирдаг, уншиж. Есүс залбирах гэхээр санаа зовоод ээжээс нь гуйдаг. Ээжээр нь дамжуулаад Есүст хэллүүлээч гээд. За нэг мэдэх ёстой зүйл бол Есүс Мариагийн хүсэлтийг сонсохгүй. Эмэгтэй гэж хэлж байгаа нь өөрийнхөө ээжийг хараад эмэгтэй гэж дуудах хүн ямар хүн байх вэ тийм ээ? Энэ дунгаас жоохон өөр байгаа. Үл тоож хэлж байгаа үг биш. Харин та бол бас л нэг эгэлжирийн эмэгтэй гэж хэлж байгаа. Настай хүмүүсийг бас өвгөн гэж хэлдэг шүү дээ. Энэ нь бас буруу үг биш. Тухайн үед өвдөчүүд бас эмэгтэй гэж байгаа нь тэр нь үл тоож байгаа үг биш. Харин өөр үгээр бол хүндэлж байгаа илэрхийлэмж боловч энэ усан үзмийн дарс дутсан нь хүрэлцэхгүй болсон надтай ямар хамаатай вэ гэж байгаа. Тэр үедээ шууд татгалзаж байгаа юм шиг боловч эцэст нь Есүс усан үзмийн дарс хүрэлцэхэ болж байгаа тэр найр наадамд тэнд 6 том одоо чулуун торох байсан. Түүнийг усаар дүүргэсэн. Амсар хүртэл усаар дүүргэсэн. Тэгээд тэр усыг утгаж найрын ахлагчид аваачиж өгсөн байгаа. Тэр одоо усыг утгаж аваачиж өгсөн. Тэр найр хийж явах үед хариуцлага өөрөх хүн нь байгаа тийм ээ. Явж явах үед нь нөгөө ус дарс болчихсон байна. Найрын ахлагч ууж үзээд энэ хаанаас гарч ирсэн дарс вэ? Хүмүүс эхлээд сайн дарсаа гаргаад цогцсны дараа муухнаа гаргадаг шүү дээ. Гэтэл энэ айл одоо хүртэл сайн дарсаа гаргаагүй байж. Есүсийн хийсэн дарс ямар амттай байх вэ? Тиймээс тэр найр дарсан дуусах үед Есүс тэр найрын төлөө усан үзмийн дарсыг илүү их сайхан дарсаар гаргасан. Ийм үг Йохан 2 дээр гарч байгаа. Энэ ертөнц найр хийдэгч усан үзмийн дарсгүй найртай адилхан байгаа юм аа. Инээж байвч зурх хөндөрлөж болох, хөөрн баясгын эцэд уугашаа ирж болох. Инээж авсан ч өртөө бол өөдлөхгүй.
Энэ сэтгэлийн баяр хөөр дотроос гарч ирэх ёстой. Гэтэл тийм юм байхгүй, гадна талдаа баяртай юм шиг боловч тэр нь унтрахаар буцаа хэвэндээ орчиж байгаа. Энэ ертөнцийн хүмүүс баярлан хөөрж байгаа. Усан үзмийн дарсгүй найртай адилхан гэдгийг тайлбарлаж байгаа. Есүс гэтэл тэр усан үзмийн дарсыг, сайн усан үзмийн дарсыг гаргаж ирсэн. Ингэснээр хүнд жинхэнэ баяр хөөр болон амар тайван баяр баясгалыг өгнө гэдгийг хэлж байгаа үг ахна. Есүсийн хамгийн анхны үйлцэн гайхамшиг энэ. Тиймээс усан үзмийн дарс бол энэ хүний амьдралыг баясгадаг гэсэн энэ ертөнц дээр амийг баясгах зүйл байхгүй. Эхэндээ баясгаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа зовлон, шаналл, санаа зовнил зүдүүр болж хувирдаг. Бурхны хийж байгаа энэ хормын найр бол тийм хүний зохион байгуулж байгаа найртай адилгүй ахна. Бурхан Есүсээр дамжуулан Бурхны нэгүслэр хүний төлөө хийсэн агуу нэгүслийг хэлж байна. Тэр нэгүслэр сүнсийг аварч жинхэнэ амар тайван болон баяр хөөргийг өгөө зогсохгүй. Тэр баяр хөөр нь Бурхны улсад орох хүртэл холбоотой үргэлжилсэн баяр хөөр ахна. Бурхны хийж байгаа найр бол хэдэн өдрийн хугацааных биш бахна. Мөнхийн баяр хөөр деважинд орох тэр амралт. Деважинд очоод хүртэх тэр алдарт найдварыг хүртэл биелүүлэх тийм найр бахна. Есүс Иохан 4:14-өөс харах юм бол энэ уснаас уух хүн бүр дахин цанганаа. Харин миний өгөх уснаас уух хинч хизээч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөн хамууд ориглох булгийн ус болно гэсэн. Энэ ертөнцийн хүмүүс ямар нэгэн зүйлээр цангадаг. Янз бүрийн баяр баясгалаар тэр цангаагаа тайлах гэж үздэг. Гэхдээ тэр нь Самар эмэгтэй ус утгаар ус авахаар ирсэн. Энэ уснаас уух хүн бүр дахин цанганаа. Харин Есүс миний өгөх уснаас уух хинч хизээж цангахгүй. Тэр хүний дотор мөн хамууд ориглох булгийн ус болно гэж хэлсэн шиг эзний өгсөн тэр баяр хөөр бол хэсэг хугацааны дараа дуусах юм биш. Харин мөнхийнх бахна. Сургаалт үгс 15-ын хамтдаа харцгаая. Сургаалт үгс 15-ын 15 дугаар ишлэл. Сургаалт үгс 15-ын 15 хамт уншия. Шаналгчийн өдөр бүр хэцүүгээр дүүрэн, хөгжилтөө зүрхэнд найр наадам дүүрэн. Шаналгчийн өдөр бүр хэцүүгээр дүүрэн. За энэ ертөнцийн хүмүүс зовлон шаналл дотор амьдардаг. Тэр нь хэцүүгээр дүүрэн гэж байгаа. Харин хөгжилтөө зүрхэнд найр наадам дүүрэн. Энэ хөгжилтөө зүрх хөгжилтөө байх. 1-р Тесалоник 5 дээрээс харах юм бол ургалж баяртай бай. Яаж ургалж баяртай байх вэ? Баяр хөөртэй байх үе байна, ууга шууд охиох үе байна, зовлон шаналлтай үе байна. Гэвч эзний өгдөг баяр хөөр бол ямар ч байр байдал донд ургалж баяр хөөртэй байж болдог тийм баяр хөөр. Тиймээс хөгжилтөө зүрхэнд найр наадам дүүрэн. Тэгэхээр зүрхэндээ ургалж найр наадамтай байгаа юм шиг хөгжилтөө байна. Тэр баяр баясгал тасрахгүй гэдгийг хэлж байна. За гэтэл хаан найр хийж зочдод ирээч гэхэд эрхээс татгалцсан. Тиймээс өөр зарц нарыг явуулаад одоо өхөр малаа гаргасан, бүгд бэлэн боллоо, ирээч гэдэг. Гэтэл тэд эрхээс татгалцсан. Дахин зарц нараа илгээсэн гэж байгаа нь Бурхны нэгүслэр сүнсийг аврахыг хүсэж байгаа Бурхны тэр хайр болон удаан төвчээрийг гаргаж байгаа Бурхны хайрыг илэрхийлж байгаа гэж бодогдож байна. 2 дугаар Петр 3 дээрээс харах юм бол
энэ сайн мэдээ Иерусалимаас авахуулаад газрын хязгаар хүртэл тунхаглагдахад удаан хугацаа шаардагдсан шүү дээ. Тиймээс нэг өдөр нь 1000 жил мэт, 1000 жил нь нэг өдөр мэт. Хэнийг ч мөхөөлөхийг хүсэлгүй бүгдийг гимшилд ирээсэй хэмээн хүсэж төвчээртэй хандсан гэж байгаа. Төрүүлээд өргөцсөн тэр юудэчүүд сайн мэдээг эсэргүүцсэн. Өөрсдийг нь аврахаар ирсэн Есүсийг тэд загалмай дээр цовдолж алсан. Цовдол гэж хэн ашгарсан бэ? Пилат Есүсийг алсан уу үгүй? Юудын шашны удирдагчид Есүсийг хөнөөсөн. Есүс дахин амьсны дараа сайн мэдээг тарааж байсан элч нарыг яасан бэ? Зодсон битгий яар гэж. 12 элч нарын дундаас Яков хамгийн түрүүнд үхсэн Херод юудэчүүд элч нарыг алхахад баярлах юм байна гэдгийг мэдээд түүний толгойг тасцсан. Үс 7 дээрээс харах юм бол Стефан үйлчлэгч ариун сүнсээр дүүрч сайн мэдээг тарааж байхад чулуу шидэж түүнийг хөнөөдөг. Шавнар нь зоригтойгоор сайн мэдээг тараахад битгий сайн мэдээ тараа гэж занал хийлсэн. Элч нар Бурхны үгийг таанараас илүү сонсох нь зөв биз дээ. Өөртөө шүүн тунгаа. Бид үдсэн сонсноо ярихаа зогсоож чадахгүй. Битгий яргээд байхад гээл зодсон, шорон торсон. Есүсийг эсэргүүцээ зогсохгүй сайн мэдээг тарааж исэн хүмүүсийг хавчиж зовоож алж талсан нь. Тэр бол эхлээд өргөцсөн юудэчүүдийн дүр төрх юм аа. Тиймээс Бурхан Ромын сэргийг явуулж манай 70 онд Ромын Титос жанжныг явуулж юудэчүүдээс сая 100,000 хүнийг хөнөөж Иерусалим цайзыг шатаасан. Тэгээд дахиад манай 135 онд Хадриан их хаан бас Иерусалим руу довтолж 580,000 хүнийг хөнөөсөн. Израилийн газар нутагт байсан үр жимст моддыг Иерусалимаас 18 км доторх бүх жимсний моддыг үндсээр нь тайрсан. Үр жимс ургуулах бүх моддыг бүгдийг тайрсан нь энд битгий амьдра гэдгийг хэлсэн. Бүгдийг нь хөөж тараасан байна. Дэлхийд даяар тэднэр хөөгдөж туugдсан. 1900 гаруй жилийн хугацаанд ямар их зовж амьдарсан бэ тэд. Дэлхийн 2 дугаар дайны үеэр хэдхэн жилийн дотор Европт 6 сая еврейчүүдийг хөнөөсөн. Шалтгаан нь юу вэ? Пилат гимнүгэлгүй Есүсийг алах тэр гимт хэрэгт буруугүй шүү гэд би энэ хүний цуснд буруугүй өөртөө мэддэг бай гэсэн. Гимгүү хүнийг алах цусны бурууг өөртөө үүр гэсэн. Гэтэл тэд болж байна. Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн манд дээр байг гэсэн. Тэр үгийн дагуу тэд нар манай 70 онд Есүсийг алсан хүмүүс амьд байх үед юудэчүүдийг сая 100,000 хүнийг нь хөнөөсөн. Тэгээ 580,000 хүнийг хөнөөсөн. Түүгээр зогсоогүй. Дэлхийд даяар хөөгдөж туugдсан юудэчүүд Израиль нутаг дээр амьдрах боломжгүй болж 1900 жил. Загалмайтны аян дайнаар загалмайтны цэргүүд дайрж гарсан тосхон бүрээрээ Есүсийг алсан чөтгөрийн үр сад гээд юудэчүүдийг алж явсан. Европт хар тахал дэгдэх үед юудэчүүд энэ ням бактерийг тараасан гээд худганд хор хийсэн гэж бас л тэднийг гүтгэж алж байсан янз бүрийн шалтгаанаар тэднийг хөнөөж ирсэн. Ойролцоогоор 2000 жил ямар их юудэчүүд энэ газар дээр энэ дэлхийгээс бүрэн арчигдах шахсан яагаад вэ? Бурхны хийж байгаа найраас татгалцсан түүний төлөөсөнд байна. Бид нар үүнийг бодож үзэх хэрэгтэй. Тэгээд
Христийг эсэргүүцсэн евдээчүүдэд боосон тэр шийтгэл энэ дэлхийн бүхий л хүмүүст бодит жишээн дээрх сургамж болж байгаа. Бурхны урилгаас татгалзах гим нүгэлд ямар том бэ гэдгийг Бурхны найрын урилга юу вэ тэр нь? Бурхан гим нүгэл хийсэн хүн төрлөختөнд жинхэнэ амар тайван болон баяр хөөр, мөнх ам болон найдварыг өгөх гээд байгаа. Гэтэл тэр Бурхны нэгүслийг эсэргүүцэж байгаа, татгалзаж байгаа. Бурхны илгээсэн иш үзүүлэгчдийг алж байсан, элч нарыг алсан, хавчин зовоосон. Тэр Бурхны нэгүслээс татгалзсны үр дүнд ямар хатуу шийтгэл байсан бэ бид нар мэдэж байгаа. Энэ нь түүгээр дуусахгүй сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдах хугацаанд ч Бурхны нэгүслийг эсэргүүцэж татгалзах нь зоог бэлэн болов морилон ирцгэн үү? Одоо итгэл болно. Бурхан бидэнд агуу нэгүсэл ба Бурхан өөрийн цорын ганц хүүг золиослсноор бидэнд өгсөн тэр нэгүслийн сайн мэдээнд мөн хэн болон деважинд очих найдварыг өгсөн гэж байгаа тэр Бурхны сайн мэдээ тараагдаж байна. Түүнээс одоо татгалзах гим нүгэл хүмүүсийн хийдэг ёс суртахууны янз янзын гим нүгэл уучлагдах боломжгүй гим нүгэл гэж байхгүй. Тэрийг Есүс загалмай дээр бүгдийг мөнхийн золилтоор гүйцээгээд өгчихсөн учраас харин Есүсээр дамжсан Бурхны нэгүслээс татгалзах гим нүгэл юугаар шийдэгдэх вэ? Шийдэгдэх арга зам байхгүй. Мөнхийн сүрлэл байгаа. Лук 14-өөс харцгаая. Лук 14 16-аас авахлан харъя. Лук 14-ийн 16-аас тэр түүнд нэгэн хүн их зоог бэлдэж олон хүн урьжээ. Тэгээд зоог барих цаг болоход уригдсан хүмүүс рүү боолоо илгээн зоог бэлэн болов морилон ирцгэн үү гэж хэлүүлжээ. Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтак хэлж эхлэв. Эхнийх нь би газар худалдаж авсан тул явж түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай гэжээ. Нөгөө нэг нь би 10 үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуй гэхэд нөгөө нэг нь би ихнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй гэжээ. За энд бас адилхан агуулга гарч байгаа. Энд нэгэн хүн гэж гарч байна. Чухал нь бас найр хийж байгаа. Тэгээд уригдсан хүмүүс рүү боолоо явуулаад зоог бэлэн болсон морилон ирцгэн үү гэж хэлүүлсэн байна. Гэтэл бүгд адилхан шалтак хэлж эхэлсэн гин. Эхнийх нь би газар худалдаж авсан тул түүнийг үзэх хэрэгтэй. Газар авсан түүнийг хэн нэгэн мөрлөө явуучих уу? Газар авсан бол болоо штэ тэнд байж л байна. Юуг нь үзэх үү? Тэр шалтак болох уу? За бас би 10 үхэр худалдаж авсан юм аа. 10 үхэр худалдаж авсан гин. Тэднийг үзэхээр явлаа гэж байгаа. За 10 үхэр авсан байна. Авахтаа хэдийнэ үзээд авчихсан, дуусчихсан биз дээ. Одоо юуг үзнэ гэж. Бүр хүчээр шалтак гаргаж ирж байгаа ах нь. Нөгөө нэг нь би ихнэр авсан. Ихнэр авсан. Одоо сүт бүсгүйгээ би баярлуулах хэвээр тиймээс очиж чадахгүй нэ. Янз очихгүй байж болох шалтак хэлж байгааз. Тэр нь хааны онцгой тэр найрнаас татгалзах шалтгаан болох уу? Болохгүй шүү дээ. Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчлэгдэхэд
Тэр сайн мэдээг эсэргүүцэж байгаа хүмүүс тэр байж боломгүй янз бүрийн шалтгаануудыг хэлж байна. Талбайг газар үзэх ёстой. Үхэр худалдаж авсан үзэхээр явах ёстой. Бас Матай номон дээр өнөөдөр 8 хийх ёстой, худалдаа хийх ёстой гэж байгаа. Эхнэр авсан, тиймээс очиж чадахгүй. Энэ ертөнцийн махан биеийн зүйл, эд материалын зүйл, энэ махан биеийн зүйлийн төлөө Бурхны үгийг хүсэж байгаа тэр агуу нэгүсэл. Бурхны хийж байгаа найр, мөнхийн баяр хөөр, амар тайван, деваажинд орох тэр алдарт найдварыг хүртэл өгөх гээд байхад хитгэн цагийн найрыг Бурхан хийхгүй. Гэтэл түүнээс татгалзах гэм нүгэл ямар том бэ гэдгийг энэ хүмүүс мэдээгүй ахна. Бурхны цорын ганц хүүгээ золиослон байж бүх хүмүүсийг аврагдах тэр нэгүслийг бэлтжигсэн тэр нэгүслийн сайн мэдээ тунхаглагдж байна. Бурханд ирээд энэ найрд энэ Бурхны нэгүсэлд оролцох үүнийг хэлж байгаа. Тэр Бурхны урилгаас татгалзах нь тэр гэм нүглийн төлөөс үнэхээр аимшигтай. Энэ бол ерөөсөө мөнхөд сүрэлт өрөх эмгэнэлтэй хэрэг болно. Хүмүүс түүнийг мэдэхгүй байна. Иохан 3:16 дээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй. Энэ ертөнцийн бүх хүний төлөө цорын ганц хүүгээ золилтын дахил болгож явуулж загалмай дээр өхүүлсэн. Түүний үнэт цусыг урсгаж бүх хүмүүсийн гэм нүглийг мөнхөд золисон агуу үйлийг хийсэн шүү дээ. Бурхан болон гэм нүглээс болоод өстөн болсон гэмтнүүдийг Есүс загалмай дээр үхэж Бурхантай эвлэрүүлсэн тэр ажлыг гүйцээж өгсөн байна. Бурхантай эвлэрээ зогсохгүй аврагдаад мөнхийн Бурханы улсад орох тэр гайхалтай Бурханы нэгүсэл ба ёроолыг өгөх гээд байхад энэ Бурхны нэгүслийг үнэхээр зүгээр нэг амьсгаагаар шууд татгалзаж байгаа хүн эсэргүүцэж байгаа хүн ямар их вэ? Түүний төлөөс юу вэ гэдгийг бид нар сайн мэдэж байгаа. Зөвхөн л махан биеийн зүйл, махан биеийн баяр хөөр ертөнцийн амьдрах хугацаанд яавал нэг жоохон сайхан илүү амьдарчих уу гэсэн дээр эд хөрөнгөнд хандсан шунал. Тийм зүйлээс болоод Бурхны энэ нэгүслээс ээлдгээр татгалзчихдаг. Иохан 3:3 дээр Есүс хэлсэн хүн дээрээс төрөхгүй бол Бурхны хаанчлалыг үзэж чадахгүй. Аврагдана, дээрээс төрн, дахин төрн гэж байгаа нь мөн хамтаа болно гэж байгаа нь адилхан утгатай үг. Дахин төрн гэж байгаа үгийн утга нь махан биеэр нэг төрсөн, энэ ариун сүнсээр нэг төрөх ёстой. Ерөөсөө амьдралд нэг л байх зүйл. Нэг хүн залбирахтаа Бурхан минь ээ, энэ удаа намайг дахиад нэг төрүүлээд өгөөч ээ. Уйтахаар дахин төрөөд байд юм уу? Хаяа нэг дахин төрд юм уу? Дахин төрхөн бас хүний амьдрал ганцхан л удаа байна. Бас дахин төрүүлж өгөөч гэж байгаа нь дахин төрөх гэдгийг юу вэ гэдгийг мэдэхгүй байгаа хүн. Израиль хүмүүс Христийг эсэргүүцсэн шалтгаан нь тэд нар сүнсний талаар ямар ч анхааралгүй байсан. Аврал гэх асуудлыг ч мэдээгүй, мөн хам, деваажинд очих найдвар түүний талаар юу ч мэдээгүй, бодоогүй. Зөвхөн л Христ ирэх юм бол Ромыг эзэлж Израилийг тусгаар тогтноож энэ дэлхий дээр сайхан амьдардаг улс болгож өгөх. Тийм Есүсийг хүлээж исэн учраас Есүс Ромыг эзлэхгүй байна. Тэднийг чөлөөж өгөхгүй байна. Тиймээс энэ бол бидний хүлээж исэн Есүс биш байна гэд эсэргүүцсэн шүү дээ. Түүний төлөөс юу байсан бэ? Ром Израилийг бүрэн дэвсэлсэн
дэлхий даяар хөөж туулсан. 2000 жил тэд ямар их эмгэнэлтэй энэ дэлхий дээрээс тэд бүрэн сүрхээ арчигтгаа шахсан шүү дээ тэр үндэстэн. Израиль гимнүглээс болж сүрсэн ч бурхан үхээгүй гэдгийг гэрчлэхийн тулд харуулахын тулд Израилийг дахин сэргээнэ гэсэн тийм ээ. Езекиэл 36 дээр 38 дээр Израилийг дахин сэргээж байгаа нь, их нутагт нь дахин сэргээж байгаа нь Израильчуудыг өрөвцөндөө биш. Израилаас болж бузарлагдсан бурхны ариун нэрийн төлөө. Израилийн ард түмэн бурхны ард түмэн гэсэн нэртэй. Тиймээс Израиль сүрх юм бол бурхан нүхчж гэж яригдсан. Бурхны тэдэнд өгсөн газар харь үндэснүүдэд талхлагдаж яагаад сүлжсэн бэ? Гэтэл бурхан Израилийг дахин сэргээж тэр эзгүүс илүүд газрыг дахин Еден цэцэрлэг шиг болгосон нь бурхан амьд байгаагаа харуулахын тулд байсан. Тиймээс Езекиэл 36 дээр би та нарын төлөө бас харин очсон үндэстнүүдийнхээ дунд та нарын бузралсан ариун нэрийнхээ төлөө үүнийг үлдэж байна. Бурхны ариун нэр, бурхан амьд оршин байгаа гэрчлэхийн тулд. Гэтэл одоо Израилаар зогсохгүй бүх дэлхийн хүмүүс бурхны өгж байгаа нэгүслээс татгалзаж байна. Яагаад вэ? Дэндүү завгүй байгаа учраас, энэ ертөнцийн ажилд дэндүү улаарч байгаа учраас. Тиймээс бурхны нэгүсэлд оролцох тийм зав чөлөө алга. Энэ ертөнцийн ажилд тэд нүд алдаж дэндүү түүндээ улаарч яарж байгаа завгүй байгаа учраас. Харин энэ ертөнцийн юу бурхны тэр найраас татгалзах шалтгаан болох вэ? Шалтгаан болох вэ? Мэдээж шалтгаан болохгүй. Еврей 2:3-ыг харах юм бол ийм агуу авралыг үл хайхарсан бид хэрхэн зовтаах вүлээ? Ийм агуу аврал гэж хэлсэн нь бурхан бол энэ сансар окторгүй дэлхий дээрх бүхнийг бүтээсэн нь энэ дэлхийн түүхийг удирдах байгаа нь бурхны хийж байгаа бүх зүйл зөвхөн бурхны үгээр, бурхны хүч чадлаар болчихдог. Бурхан үгээ хэлээл бурхан хүч чадлаараа бас хийж болохгүй, хийж чадахгүй нэг ажил байгаа. Хүний сүнсийг аврах ажлыг бурхан хүчээрээч, үгээрээч хийж чадахгүй. Бурхны үг болон хүч чадлаар хийж болох байсан бол яах гэж цорын ганц хүүг хүний биеэр энэ дэлхий рүү явуулж гим нүгэлгүй тэр нэгэн загалмай дээр тэгж аимшигтай үхэж цусаа урсгах ёстой байсан бэ. Түүнээс өөр ямар ч арга байхгүй учраас бахан. Ягаад? Нүглийн хөлс үхэл учраас. Магад тэр гим нүглийг бурхан өмнөөс нь ингэж төлж өгөхгүй бол нүгэлтнүүдийг шууд яваажн руу оруулал бурхан бол шудраг бурхан биш болно. Бурхан өөрийгөө үгүйсгэж чадахгүй гэсэн байгаа. Тэгвэл бурхан шудраг бос бурхан болох учраас бурхан өөрөө шудраг нэгэн учраас гэмтнийг шүүж там руу явуулах нь бурханы шудраг зан. Нүгэлтнийг шүүж там руу явуулахгүй гэвэл бурханы талаас гим нүглийг түлэх ёстой. Тиймээс цорын ганц хүү Есүсийг залилтын дахил болгож үхэл хүртэл түүнийг тушаахаас өөр аргагүй байсан. Тэр арга биш бол хүний сүнс аврагдах боломжгүй. Гайхалтай биш вэ нү? Ийм учраас л ийм агуу аврал гэж хэлж байна. Ийм агуу авралыг үл хайхарнаа. Үл хайхарнаа гэдэг нь түүнийг үн цэнгүүгээр бодож байна, анхаарахгүй байна. Бурхны нэгүслийг эсэргүүцэж байгаа тэр гим нүгэл хэрхэн шүүлтээс мултрах вүлээ? Шүүлтээс мултрах арга зам байхгүй юм аа тэр. Ямар ч ёс суртахууны гим нүгэл хүнийг за хэдэн зуугаар нь алсан байсан ч Есүсийн цусаар гим нүглээ уушлуулж болох уу? Ёс суртахууны гим нүгэл хүний хийж болох ямар ч гим нүглийг Есүс загалмай дээрх цусаараа уучлж чадахгүй гим нүгэл гэж байхгүй. Харин тэр нэгүсэлд нь итгэхгүй байх гим нүглийг бол
Бурхан уучлж чадахгүй. Ойлгож байна уу? Ийм агуу авралыг үл гайхарсан бид хэрхэн зогтаах вүлээ? Энэхүү авралыг эхлээд эзэн айлцсан бөгөөд сонссон хүмүүс нь сонсож ухаарж аврагдсан хүн бидэнд баталсан. Бидний гэрчилж байгаа энэ сайн мэдээ ямар агуу зүйл вэ? Бурханы онцгой урилга юм аа энэ бол. Эден цэцэрлэгт Бурхан идэж болохгүй гэсэн сайн мог мэдүүлэгч модны жимсийг идсэн. Амийн модыг жимсийг идсэн бол мөнх амийг идэх байсан. Гэтэл тэр модны жимснээс идээд үхсэн тийм ээ. Энэ ертөнцийн хүмүүс амийн модноос илүү сайн мог мэдүүлэгч модны жимсэнд их дуртай. Идээд үзэлдээ өөхөхгүй. Бурхан шиг болно. Одоо бозарсанс ямар олон хүн нийгэм эхэлж уруу татаж Бурханы нэгүсэлд итгэхгүй байхад үргэж энэ ертөнцийн хоосон зүйл рүү загсны өгөөш болгож там руу чирж явна вэ? 1-р Иохан 2-оос харъя. 1-р Иохан 2 15-аас хуулаад уншия. 1-р Иохан 2-ын 15 хорвоо хийгээд хорвоогийн юмсал бүү дурал. Хэн нэг нь хорвоо дуралдаг бол түүнд эцгийн хайр алга. Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал мах бодийн хүсэлд ачаал, нүдний хүсэлд ачаал, амьдралын бардамл нь эцгээс бос. Харин энэ хорвоогоос юм. Хорвоо хийгээд түүний хүсэлд ачаал өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршмоо. Хорвоо хийгээд энэ хорвоо гэж байгаа нь энэ ертөнцийн ноёрхогч бол диавол гэсэн тийм ээ. Энэ ертөнцийг захирж байгаа тэр агаарын хүчний ноёрхогч диавол. Тэр сүнс. Энэ хорвоогийн юмс гэж байгаа нь түүгээр дамжуулан бузар сүнс хүмүүсийг мэхэлж уруу татаж там руу чирж яваа. Энэ Бурханы агуу гайхалтай нэгүсэл ба хайранд итгэхэд цаад болдог. Тиймээс хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурал. Хэн нэг нь хорвоод дуралдаг бол түүнд эцгийн хайр алга. Энэ хорвоог хайрлбал эцгийн хайрыг ухаарах боломжгүй. Энэ хорвоод байгаа бүхэн тухайлбал махбодийн хүсэлд ачаал, нүдний хүсэлд ачаал, амьдралын бардамнал. Тэр сайн мог мэдүүлэгч модныг хараад диавол Еваг мэхлэхдээ Ева харсан сайн мог мэдүүлэгч модны жимсийг артал хүнсэн сайн нүд булаа үнэхээр идчихвэл Бурхан шиг болох юм шиг санагдсан. Ухаан тэлмээр хорхоо хүрм. Тиймээс махбодийн хүсэлд ачаал, хүнсэн сайн, нүдний хүсэлд ачаал, нүд булаа, амьдралын бардамнал. Энэ ертөнц дээр идэх хүсэл, бэлгийн хүсэл, алдар нэрийн шунал, эрх мэдлийн шунал бүх зүйлс байдаг ийм зүйлс. Тийм зүйлээр хүнийг шүүж, шалгаж, сорж, загсны өгөөш болгоод тэгээд там руу чирээд явдаг байхan. Эцгээс бос энэ нь Бурханаас ирдэг зүйл биш. Харин ертөнцөөс ирдэг зүйл. Энэ ертөнцч түүний хүсэлд ачаалж өнгөрнө. Зүгээр өнгөрөхгүй. Түүнд орсон хүн там руу чирэгдээд явдаг. Зөвхөн Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршноо. Бурханы хүсэл юу вэ? Иохан 6-гийн 40 дээр хүүг харж түүнд итгэгч бүр мөнх амьтаа байх нь эцгийн минь хүсэл юм аа. Есүс нас барахаас өмнө Гетсеманы цэцэрлэгт сүүлчийн удаа залбирахдаа болж өгвөл энэ аягийг надаас өнгөрүүлээч. Гэвч миний хүслээр биш харин танихаар болог. Танихаар болог гэж байгаа нь эцгийн хүсэл юу байсан бэ? Цорын ганц хүү өгч бидний гэм нүглийг мөнхөд уучлж бидний сүнсийг аврах нь Бурханы хүсэл байсан. Тэр үнэнд итгэж аврагдах нь Бурханы хүсэл. Эцгийн хүслийг үйлдэгч нь Бурхантай мөнхөд хамт амьдрнаа гэж хэлсэн. Энэ ертөнцийн зүйлс
Бид ч бас тэр дотор амьдарч байгаа ч энэ ертөнцийн зүйлс бол бидний амьдралд хэрэгсэл болдог болохоос биш бидний амьдралын зорилго биш шүү дээ. Түүн сэтгэлийг алдаж болохгүй. Мөнгийг хичээнгөө олох ёстой. Гэхдээ түүнийг үн цэнтэй зүйлд хэрэглэх ёстой. Мөнгийг хайрлаж болохгүй. Мөнгөнд дурлах нь хамаг мөгийн үндэс мөнгөсөн. Шунсан зарим нь итгэлээсээ төрж түмэн зовлонгоор өөрсдийг өсөлбжээ. 2 дугаар Коринт 4:18 дээрээс харвал бид үзэгдэх юмсыг бас харин үл үзэгдэх юмсыг гардаг. Үзэгдэх юмс цаг зурих. Нүдэнд үзэгдэж байгаа зүйл бол хэсэг хугацааных махан биеийн бодит зүйл, эд материалын зүйл. Хүн түүнд мэхлэгдэж уруу татагддаг. Бурхны үгийг хүсэж байгаа бялхан ихнийг үүсэл мөн хан болон Бурхны улсад орох тэр найдвар. Бурхны найранд оролцох. Бидний сүнс аврагдаж мөн хамтай болж деважн руу хүртэл явж орох. Бурхны амар тайван болон баяр баясгалыг өгье гэж байна. Энэ ертөнцийн хүмүүс зөвхөн нүдэнд харагдж байгаа зүйл, бодит зүйл, махан биеийн зүйл, тийм зүйлийг олж авах гэж Бурхны үгийг хүсэж байгаа мөнхийн сүнслэг алдар суутай тэр Бурхны нэгүслийг ухаарахгүй харин түүнийг эсэргүүцэж татгалздаг. Хэсэгхэн хугацаанд байж байгаа алга болох зүйл энэ ертөнцийн зүйлс тийм ээ. Түүнийг одоо Матай 25:41-ээс харах юм бол харагдагстаа надаас зайл. Диавол болоо түүний дэнгэрлэгч нарт бэлтгэсэн мөнх гал дор. Мөнхийн тамийн галаас өөр байхгүй ахна. ертөнцийн зүйлээр сэтгэл ханах гээд байгаа хүн энэ ертөнцийн ийм сайхан байна, сонирхолтой байна, амьдрахад сайхан байна. Юун сүнс аврагдах, деважинд очих талаар бодох. ертөнцийн л сайн сайхан амьдарч яхад болоо штэ. Үгсний дараа деважин гэж хаанч ахав, тамч гэж хаанч ахав үл тоож байгаа. Тиймээс энэ баячууд Тэнгэрийн хаанчлалд орох нь тэмээ тэвнийн сүгчээр нэвтрэхээс ч хэцүү гэж байгаа тийм ээ. Баян хүн аврагддаг үгүй. Баян айл төрсөн бол сайхан байх байсан уу та бүхэн? Их том компани захирлын хүүгээр төрсөн бол охиноор төрсөн бол шууд там руу орно. Би багасаа ядуу амьдарсан. Одоо эргээд харах юм бол тэр нь их том ерөөл байсан. Ядуус ерөөлтэй гэж хэлсэн биз дээ. Баячууд ерөөлтэй гэсэн үг байхгүй Библиэд. Баячууд харин золгүй гэж байгаа. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө үйл орил гэж байгаа. Тиймээс бид нар энэ дэлхийд даяар сайн мэдээ дарахад баян чинэлэг улсуудад бол сайн мэдээ болдоггүй. Биднийг үл тоодог энэ сайн мэдээг хүлээж авдаггүй. ертөнцийн сонирхолтой сайхан байхад Есүст итгэдэг хүмүүс ямар ч уйтгартай юм бэ гэдэг. Сүмд очоод тэгэл чихтлээ суугаад залбираал магтан дуудуулж ийн гээл. Бүтэн сайн болох юм бол бид нар чинь ямар их баяр баясгалтай хөгжилтэй байдаг үлээ. Есүст итгэдэг хүмүүсийг гэтэл тэнэг мангуу гэдэл өрөвдөлтөө юм бэ гэдэг. Хэн нь өрөвдөлтөө болох нь харъя. Хааны илгээсэн зарцнаар тэр хааны урилгаас татгалзаа зогсохгүй тэр хааны илгээсэн зарц нарыг барьж авч утаанд оромжилж алсан
Тэр Израильчууд ямар шийтгэлийг авсан бэ? Одоо хэдийнэ өнгөрсөн дөх болсон тийм ээ. Израилийн ард түмэн Бурхны сонгосон ард түмэн. Гэтэл яагаад ихтлээ дэлхийд даяар 1900 жилийн турш хөөгдөж, тугдж, хараагдж. Дэлхийн 2 дугаар дайны үеэр хэдхэн жилийн дотор Европт 6 сая хүн алуулсан үнэн шүү дээ. Яагаад? Христийг эсэргүүцсэн гимнүглээс болж. Тэр гимнүгэл мөнхийн сүрэл гэдгийг Израиль үндэстэн тэдний түүх бидэнд бодит жишээ болж сургамжилж байна. Одоо ч бас сүмд явдагч яадаг вэ? Сүм сайн явдаг. Эзний өдөр тасралтгүй явдаг, магтандуу дуулдаг, залбирдаг, өргөл өргөдөг. Гэхдээ тэр хүмүүс залбирж байгааг нь сонсоод үзсэн үү? Юу өгөөч гэдэг вэ? Бурхан минь ээ. Нөхрийн маань ажлыг бүтээж өгөөч. Өр хүүхдүүдийг маань сайн сургуульд сургаж, сайн ажилд орж, бусдад хүндлэгдэн сайхан амьдрахад туслаач. Бүх ажил үйлсийг бүтэмжтэй байлгаж өгөөч. Өгөөч. Ерөөсөө л махан биеийн зүйл. Буддаа дээр очоод ерөөлөө хайрлаач гэж байгаатай яг л адилхан. Дахин дөрвүүлж өгөөч, аварж өгөөч гэж залбирдаг үгүй. Яагаад вэ? Сүмд явж байгаа болохоор хэдийнэ тэр бол болцсон гэж боддог. Яагаад залбирах ёстой юм бэ гэдэг. Хизээ яг аврагдсан. Хэлээд үзэлтэй. Одоо энэ Христийн шашинтнууд авралын талаар анхаардаггүй. Дахин дүрх талаар нухацтай боддоггүй. Есүсийг алсан тэр юудэчүүд Есүсийг гэрчилж байсан баптист Иохны толгойг тастаж алж элч нарыг хавчин зовоож ямар их эсэргүүцсэн бэ? Матай 23-аас харцгаая. Матай 23-ийн 37. Матай 23-ийн 37, 38 уншиж өгье. Иерусалима, иш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэхстийг чулуугаар нүүлэгдэг хотоо. Дахиад дэгдээхийнүүдэд далавчин дороо богнуулдаг шиг би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээд харин та нар хүсээгүй. Харагтун гэрчин та нарт хоосон үлдэж байна. Есүсийг эсэргүүцсэн юудэчүүдэд хандан Есүс тэр Иерусалим бол Израиль хүмүүсийн бурханд үйлчилдэг хамгийн чухал газар, ариун өргөө байгаа, бурхны амлалт байгаа газар. Гэтэл Иерусалима иш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэхстийг чулуугаар нүүлэгдэг хотоо. Бурхны иш үзүүлэгч дахин ирж байхад тэднийг алсан байна. Өөрт нь илгээгдэхстийг чулуугаар нүүлэгдэг хот. Бурхан иш үзүүлэгчдийг ямар их явуулсан бэ? Тэр иш үзүүлэгчдийг тэд алсан. Дахиад дэгдээхийнүүдэд далавчин дороо бөөгнүүлдэг шиг би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээдээ. Бурхан бол тэр дахиад дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлж байгаатай адилхан Израилийг Бурхан өөрийнхөө нэгүсэл дор цуглуулах гэж ямар ч их хүслээдээ. Харин тэд хүсээгүй. Харагтун гэрчин та нарт хоосон үлдэж байна. Бурхны нэгүслийг эсэргүүцсэн хүмүүс найдар байхгүй. Израилаар зогсох уу? Одоо энэ дэлхийд даяар сайн мэдээ тунхаглагдж байна. Бид одоо семинар хийхэд зоог бэлэн болов морилон ирцгээнүү. Бурхны сорын гарын ганц хүү Есүс загалмай дээр цовдлогдож хинч бай аврагдаж болох нэгүсэл бэлэн болчихсон байгаа учраас ирээрээ. Бурхны тэр зоог барихаар ирээрээ. Гэвч хүмүүс анхаардаггүй. Чи өөрөө л итэг өөрөө л дэваачнд оч би там руу оцсон ч болно гэ хамаагүй ярьдаг. Тамд очоо сайхан байх болов.
Матай 22-ийн харцгаая. Матай 22 8-аас авахлаад харъя. Тэгээд тэр зарц нартаа хорин бэлэн боллоо. Харин уригдахсад маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж тааралцсан болгоноо хоримд морилон ирэхийг нь уриггэхэд тэр зарц нар гудамжинд гарч тааралцсан сайн муу бүгдийг цоглуулав. Хормын танхим зочдоор дүүрчээ. Хаан зочдыг харахаар орж ирээд хормын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж түүнд "Анд минь чи хормын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?" гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан албат нартаа гар хөлийг нь хүлээд гаднахт харанхуйд хай. Тэнд уйлаан шүд тавирхан буй гэжээ. Учир нь дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив. За түрүүлээд уригдсан хүмүүс зохисгүй байжээ гэж юм тийм ээ. Тэд бурхны нэгүслээс татгалзаж эсэргүүцэж аврахаар ирсэн Есүсийг загалмай дээр цовдлж алсан. Сайн мэдээг тарааж исэн элч нарыг авчиж алж эсэргүүцсэн. Одоо ч бас юудэчүүд дийлэнх нь Есүст итгэдэггүй. Би Израиль 3 удаа очсон, сүүлд 3 дахьтаа очиход сайн мэдээ тараахаар очсон. Юудэ 20 пастор, тэр паструудын 20 ихнэр 40 хүнд кибуц гээд тэр Галил нуурын ирэг дээр байгаа буудалд хэдэн өдөр семинар хийсэн. Гэтэл тэдний байгаа чуулганд очсон чинь евдээчүүд дотор Есүст итгэдэг хүмүүсийн дунд евдээчүүд Есүст итгэвэл аврал гэж ойлгодог бас үгүй байсан. Тэр дунд Пентекостийн чуулган гээд байна, магтан дуудуулаад бүжиглээл тийм зүйл хийдэг. Евдээчүүд Христийг эсэргүүцээ зогсохгүй тэр дунд Есүст итгэдэг гэж байгаа хүмүүс нь ч сайн мэдээг мэдэхгүй байж байгаа. Их гайхалтай зүйл. Одоо Христийн шашны сэргэн мандалтын үе байна. Сүм чуулган их, итгэгчид олон, пастор олон. Энэ мөргөлийн янз бүрийн зан үйл их гайхалтай сайхан тийм ээ. Гаднаас нарах юм бол их л догс үрхий. Гэвч боддоор дахин төрсэн хүнтэй уулзахад хэцүү. Тийм байна. Энэ бурхны нэгүслийг өөртөө эсэргүүцсэн байна. Есүс одоо тэр найранд ирэхээс татгалзаа зогсохгүй хааны илгээс нь тэр зарц нарыг барьж авч алсан учраас цэргүүдээ явуулаад тэднийг алж хотыг нь галдан шатаасан. Израилийг бурхан шатаагаад хайсан тийм ээ. Тэгээд илэхдээ гудамжинд гарч тааралцсан сайн муу бүгдийг цоглуулаа. Гудамжинд гарч эхлээд өргөцсөн хүмүүс бол онцгой хүмүүс байсан. Бурхны сонгосон Израиль үндэстэн тийм ээ. Энэ удаа харин гудамжинд гараа. Гудамжинд гарлаа. Янз янзын хүмүүс явна сте гудамжинд. Чадамгай хүн, муу хүн, за баян хүн, ядуу хүн, сайхан хүн, буруу хүн гээл гудамжинд гараад тааралцсан болгоно хоримд морилон ирэхийг өр. Тааралцсан болгоно. Тэр хүн ямар хүн бэ гэдгийг таниад ирэх биш. Харин тааралцсан болгоно хоримд өрөө. Зарснаар нь гудамжинд гарч тааралцсан сайн муу бүгдийг цоглуулав. Хормын танхим зочдоор дүүрчээ. Энэ сайн мэдээ одоо гудамж гэж байгаа нь 408 зогсын дэлхийг тэр чигт нэрж байгаа. Элч Паул евдээчүүдэд сайн мэдээг тараахад евдээчүүд Паулыг авчиж алах гэсэн байна. Тиймээс Паул юу гэсэн бэ? Бурхны үг эхлээд та нарт л яригдах ёстой байваа.
Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш үзэх тун бид харийнхан руу эргэв. Эхлээд юудэчүүдэд сайн мэдээ тараагдах нь мэдээж их байсан. Гэтэл тэд хүлээж аваагүй учраас бид харийнхан руу эргэв гэж байгаа. Харийнхан руу эргэсэн чинь сайн мэдээг тэд сайн хүлээж авсан. Тиймээс хариун дэстэн бол энэ 408 зохис бүх ертөнц таарлцсан болгоно хоримд авчир гэсэн тийм ээ. Энэ бол гайхалтай бурхны нэгүсэл байна. Лук номноос харцгаая. Лук 14 Лук 14-ийн 21-ээс харъя. Лук 14-ийн 21 Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлв. Тэгтэл өрхийн дэргүүлэгч хилэгнэн боолдоо даруй гарч хотын чөлөө гудамжаар явж ядуу тахир дутуу сохор болон хазгар доглон хүмүүсийг нааш авчир гэв. Боол нь эзэнтэй тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна гэхэд эзэн нь боолдоо зам хашаа хаваар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг алавдан авчир. За таарлцсан болгоно авчраа зовсохгүй тэгээд сул суудал байна гин. Гэтэл энд ядуу тахир дутуу сохор болон хазгар доглон хүмүүс царайлаг байна уу царай муутай байна уу хамаагүй. Баян байна уу ядуу байна уу? Тэм ялгуурлал байхгүй таарлцсан болгоно. Тэгсэн ч сул суудал байна гэсэн. Тэгвэл зам хашаа хаваар яв. Хүмүүсийг алавдан авчраа гэрийг минь дүүрэн байлгахын тулд алавдан авчир. Хүчээр алавдаад гэрийг минь дүүрэг. Бидний нүгийг бодох юм бол Бурхан илүү олон сүнсийг аврахын тулд үргэлжлүүлэн хүмүүсийг ирээч гэж байна. Бид энэ ажлыг хийх ёстой. Зарцнаар нь хэн бэ? Бид нар тэр ажлыг хийх ёстой шүү дээ. Таарлцсан болгоно. Бидний тарааж байгаа энэ сайн мэдээг хэлж байна. Тэднийг яаж игээд нааш нь удирдах авралт хүргэж сонсохгүй байвал хүчээр ч олов алавдаад ч олов авчир. Сайн мэдээ тарааж байгаа хүн ичих нүрээ барах хэрэгтэй. Ерөөсөө сэтгэл санаагаар уналгүй сайн мэдээ тараавал тэгэл ах юм бол энэ хүн яагаад ингээл өөрт нь ямар ч ашиг баймааргүй яагаад ингэж гуйгаад байгаа юм бол ямар сони юм бэ? Тэгээд ингээд сониучлаад ирдэг хүн бий. Өргөжлүүлэн тараасаар л байл Бурхан тусалж тэр сэтгэлийг нээж тусалж өгдөг. Бид нар тэр сайн мэдээг тараахгүй зүгээр ээжвэл хэн аврагдах вэ? Нэг ч хүн аврагдахгүй. Бид тэгтлээ хичээгээд байхад сайн мэдээ хүлээж аваад аврагдж байгаа хүн бага байхад бид нар ам таглаад байж ивэл хэн ч аврагдахгүй. Төрүүлээд аврагдсан хүн хэр их залбирч хэр их сайн мэдээ тараахын тулд хөдөлмөрлөж хичээж энэ алдагдсан сүнсийг аврахын төлөө ямар халуун сэтгэл гаргаж төвчээр гаргаж байна. Тэм юм байхгүй бол аврагдах хүн гарахгүй. За нэг пастор за сургаал зааж байгаач аврагдж байгаа хүн алгаа гэж байгаа. Гарч ирэхгүй байвал сайн мэдээ тараагч ав болоо. Яг гэж сайн мэдээ тараагч байгаа юм. Сайн мэдээ тараагдахгүй байхад тэр хүнийг бойл гэсэн. Игэл жирийн итгэгч хүмүүс сайн мэдээ дараагаад нэг жилд хэдэн хүнийг хүртэл авралт хүргэж яхад хэдэн хүн биш хэдэн 10 хүн үнэхээр тууштайгаар тасралтгүйгээр тараадаг. Тэгвэл 10 хүн тараавал
хэн нэг нь аврагддаг л байхгүй юу? Тиймээс алавдан авчир эзэндээ гэж хэлсэн байна. Тиймээс бид одоо хүртэл бидэнд сайн мэдээ тараах нэгүслийн үе байгаад талархах хэрэгтэй. Тун удахгүй бас энэ нас дуусна. Сайн мэдээ тараах өдөр их биш байна. Дуулал 51 дээрээс харвал хүчит нэгэн бурхан эзэн айлдаж нар мантахаас жаргах хүртэл дэлхийг дуудаж байна гэсэн. Дэлхийг дуудаж байгаа ах нь бурхан бол бид яах ёстой вэ? Тэр бурханы дуудаж байгаа үгийг дамжуулж байгаа. Бурхан таныг дуудаж байна гэд. Бас Исая 45:22 дээр дэлхийн бүх хязгаараа над руу эргэж аврагдах тун. Дэлхийн бүх хязгаар, энэ дэлхийн бүх үндэстэн. Энэ үг одоогоос 2700 жилийн өмнөх үг шүү дээ. Гэтэл Иерусалим, Юда, Самар, газрын хязгаар хүртэл Ром, Европоор, Америкаар бид манай улсад бол газрын хязгаар, зүүн зүгийн хязгаар бидэнд хүртэл ирсэн. Над руу эргэж аврагдах тун. Аврагдаж болох сайн мэдээ бидэн дээр хүртэл ирсэн байна. Тит 2:11 дээрээс бүх хүнд аврал авчрагч бурхны нэгүсэл үзэгдэж гэж байгаа. Бүх хүнд аврал авчрагч. Энэ сайн мэдээг сонсож бурхны нэгүслийг ухаархал юм бол аврагдана шүү дээ. Сүнс нь аврагдаж сэтгэлдээ жинхэнэ амралт болон амар тайвныг олж авч мөнхийн деважинд орох тэр суу алдарт найдварыг олж авахар байхад түүнээс илүү гайхалтай нэгүсэл хаана байна? Энэ ертөнц бол хэсэг хугацааны дараа өнгөрөөд одон дуусна. Хэсэг хугацаанд байж байгаа алга болох түүнд сэтгэлээ алдаж амьдарж байгаад сүнс нь мөнхөд там руу явчвал бурхны нэгүслийн сайн мэдээг сонсоод итгэхгүй байгаа хүн бол ямар их харамсах болоо тэр үед. Там руу явчвал сэтгэлийн шанал маш их байх болно. Сайн мэдээг сонсоод ухаараагүй хүн бол. Матай 22-оос дахиад харцгаая. Матай 22-ийн 11 дээр хаан зочдыг харахаар орж ирээд хормын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж түүнд анд минь чи хормын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирв гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл албат нартаа гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хай. Тэнд уйлан шү тавирхан буй гэжээ. За одоо олон хүн ирчихсэн. Хаан үнэхээр хангалуун тааламжтай байна. Тэгээ зочдыг харахаар орж ирсэн. За энгийн хүмүүс бол хааны царайг харахад хэцүү шүү дээ. За энд одоо ядуу хүн ч байгаа, гуйлагч ч байгаа, за хазгар доголн нь байгаа, өвчтөө хүн ч байгаа, янз янзын сонин хачин хүмүүс их байгаа. Гэтэл тэр хүмүүс яаж хааны царайг харах вэ? Гэтэл хаан өөрөө гарч ирсэн. Зочдыг харахаар орж ирсэн байна. За олон хүмүүс цуглаж гсэн тэр найранд оролцож байна. Тэгээд хааны царайг хараад ямар их баярлах вэ? Хаан ч бас баярлна. Тэр оролцож байгаа хүмүүс ч баярлна. Гэтэл гинэт тэнд хормын хувцасгүй нэг хүн байсан байна. Тэр том найр наадам хааны зохион байгуулж байгаа найранд найрын хувцас өмсөх ёстой тийм ээ. Оршуулгын ёслолд өмсдөг хувцас байдаг. За харгачон биж хар зангаа зүүдэг. Оршуулганд очихдоо за улаан зангаа зүүгээд очдог хүн байхгүй үстэй. За тэгвэл найранд нэг цэвэрхэн хувцас өмсөд очих хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр өвчтөе хүн, хазгар доголон хүмүүс, гуйлагч ч байгаа. Тэр хүмүүс яаж одоо хормын хувцас өмсөж амжих вэ? Гудамжинд уулзаал дагуулж ирж байгаа хүмүүс ямар заваараа хувцас өмсөх вэ? Гэтэл тэр хормын хувцас бол хааны найранд очихд нь бэлдсэн байгаа. Тиймээс тэр найранд оролцох хүмүүст тэр хувцсыг бэлэг болгож өгж байна. Орохдоо тэр хувцсыг өмсөд
солиод өмсдөгсөн ч үү, дээр нь өмсдөгсөн ч үү, ямар тач өмсөд. 그럼 똑같아요. 그렇죠? Тэгвэл яг адилхан харагдан тийм ээ. Дүрм товцсон өмссөн юм шиг. 공동 그 목욕탕에 가면은요. 뻘겋게 За одоо нийтийн саунд очих юм бол бүгд нүцгэн шалдан яг адилхан харагддаг тийм ээ. 그 사람이 신분을 가르치는 것 같은데 За хувцс бол тэр хүний зиндааг харуулдаг. 그런 뻘겋은 게 아니라 똑같은 Тиймээс нүцгэн биш яг адилхан хувцс өмссөн байсан. 그러니까 같이 먹을 수 있어요. Тиймээс хамтдаа идэж чадна. За баян хүмүүс хувцалчихсан байна. 한 사람이 Тэнд одоо ядруу хүн, ядруу хувцастай хүн тэр дундороо хоол идэх гэвэл баячууд ялгуурлал тэрний орон зүгээр нэг яндангийн хажууд суугаад, зуухны хажууд суугаад идвэл амар байна тийм ээ. 똑같은 임금이만 Гэтэл яг адилхан хааны бэлдсэн хормын хувцсыг өмсвөл 차별이 없습니다. ялгуурлал байхгүй болно. 그 하나님이 주신 예불입니다. 예불은 Бурхны бэлдэж өгсөн хормын хувцс. Энэ бол авралын хувцас. 벌거벗은 수치를 가리기 위해서 숲속에 숨어 있던 Эхлэл 3 дээрээс харах юм бол 하와를 위해서 нүцгэлсэн тэр ичүүрийг нь далдлахын тулд Адам Ява эрт арьсан дээл хийж өмсгсөн. Амтан гаргаад цусыг нь урсгаж энэ нь хожмын өдөр Есүс үхэж цусаа урсгаж бидний гэм нүглийг халахлана гэдгийг харуулсан. Исая 61:10 дээрээс харвал би эзний дотор ихэд багтан сэтгэл минь миний бурханд баярлана. Тэр намайг авралын хувцаар хувцлаж зөвхт байдлын нүмергөөр бүтээв гэж байгаа. Авралын хувцас зөвхт байдлын нүмерг. 그래서 로마서 3장 21절 Тиймээс Ром 3:21-ээс 율법을 지켜 хуулиас ангид бурхны зөв нь илчлэгцэн. Нэг зөв нь илчлэгцэн хууль биш. 곧 예수 그리스도를 믿음으로 말미암아 Зөвхөн Есүс Христээр дамжуулан бүхий л итгэгчдэд 하나님의 은혜를 бурхны хүртэх зөв байдал ялгуурлал байхгүй. Бүгдд нь адилхан Есүст итгэвэл энэ авралын хувцсыг зөвхт байдлын нүмергийг өмсгдөг байна. 근데 여기 한 사람 예복을 입지 않은 사람 왜 Клиент нэг хүн хувцсгүй байсан. Яагаад өмсөөгүй вэ? 문에서 Үүдэнд 들어온 사람 예복을 다 за орж ирж байгаа хүмүүст хувцс тараасан. 들어가셔야 됩니다. Энэ хувцсыг өмсөд орох хэвээр баярлаа гэж орж байгаа хүмүүс. Гэтэл нэг хүн ирхмээ. 예복을 입으세요. Энэ хувцсыг өмсөөрэй. Гэтэл юу? Энэ хувцас ийм юм өмсөх юм уу? Бүгд өмсч чинь би ийм юм өмсөхгүй. Энэ Англид хийсэн хувцас. 비싼 옷인지 알아요? Хамгийн шин загварынх ямар үнэтэй гэж 사람 아무도 없을 거예요. ийм хувцас өмссөн хүн нэг ч байхгүй. 앞에 가서 이 옷을 한번 Би хааны өмнө очиж энэ хувцаараас гайхуулнаа. Болохгүй гэдээ хахад болохгүй юу болохгүй гэж орно гэдээ орсон. 또 같이 앉았는데 Яг адилхан суусан. Гэтэл тэнд нэг хувцсгүй хүн байна. Хувц өмсөөгүй хүн хэн бэ? 아까 그 신사 Нөгөө саяны эрхэм. 친구요 어찌 Анд минь 들어왔냐? чи юунд хувцсгүй орж ирв? Тэр үг дуугүй байв гэсэн. Амтай байсан боловч ярьж чадаагүй. Яагаад? Орж ирэх үед нь өмс гэж хэлсэн байхгүй юу? Хувц өгсөн. Тэр аваагүй. Өөрийнх нь хувц сайхан байна гэд. Энэ юу хэлж байгаа вэ? 의로 하나님 앞에 Өөрийн зөвхт байдлаар бурхны өмнө очиж чадна гэж бодож байгаа хүн. 장 이제를 Ром 12 дээрээс харвал 하나님께 열심히 있으나 бурхны төлөө хичээл зүтгэлтэй боловч энэ нь мэдлэгийн дагуу биш. Бурхны төлөө хичээл зүтгэлтэй өөрийн зөвхт байдлыг гаргах гээд бурхны зөвхт байдлыг мэддэггүй. Өөрөө зөвхтөөр хуулийг сахиж өөрийнхөө зөвхт байдлаар бурхны өмнө зогсохыг хүсдэг. Өөрийн зөвхт байдлаар бурхны өмнө зогсож чадахгүй. Исая 64:6 дээр хамаг зөвхт байдлууд маань бохир хувцас мэт гэсэн байгаа. Хичнээн зөвхт байлаач хүний зөвхт байдал бол бурхны өмнө хувцас боловч тэр нь бохир хувцас. Тим зүйлтэй зогсож чадахгүй бурхны өгдөг авралын хувцсыг өмсөхгүй бол чадахгүй. 찬송가도 있죠. Магтан дууч байгаа шүү дээ. Эзэн Есүс дахин ирэх үед өгдөх ёслолын хувцастай юу? Авралын хувцсыг өмссөн үү? Өөрийн зөвхт байдлын хувцсаар болохгүй юм аа. Чи юунд хувцас өмссөнгүй вэ гэсэн. 사원에게 말하겠죠. 꽁꽁 묶어서 바깥 의도 Тэгээд албат нарт аялддаг. Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуй тай. Энэ там бахан. Тиймээс Гала 5:4-өөс харвал хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс арилан нэгүслээс салж унжээ. Христээс арилан нэгүслээс салж унвал там руу явна. 그래서 잔치에 참여하기는 했는데 Тиймээс найранд оролцсон боловч хормын хувцас өмсөөгүй хүн ч байна. 거듭나지 않고 구원받지 않고 Дахин төрөлгүй аврагдalгүй 버티고 내가 제일 의롭다. 자기 의
энэ хүмүүс дунд байгаа өөрийн зөвхт байдлаар бурхны зөвхт байдлыг хүртэх гээд байгаа хүн. Тэр хүн бол хормын хувцас өмсөөгүй хүн баахна. Тэгээ бас 받은 자는 많되 택함 입은 자는 өргөцсөн нь олон, дуудагдсан нь олон боловч 나와 сонгогдсон нь цөөхөн. За дуудагдсан гэж байгаа нь чуулганд ирэх нь ирдэг. 입은 자는 적으냐는 Гэхдээ сонгогдсон нь цөөхөн гэж байгаа нь аврагдсан хүн. Бурхны нэгүслийг ухаарад аврагдсан хүн нь цөөхөө. Лук 13 дээр орохыг гэрэл хийлвч эс чадах нь олон ажээ гэсэн байгаа. Деваажн руу орохыг хүсдэг. 실제로 못 가는 사람 Гэхдээ бодит байдал дээр орч чадахгүй нь олон. Аврагдсан хүн цөөхөн гэсэн үг. Тиймээс 잔치 참 Бурхны тэр найранд оролцох хүмүүс 하나님의 의를 입고 하나님 앞에 Бурхны зөвхт байдлаар Бурхны өмнө зогсож байгаа хүн. 구원을 받았을 뿐 아니라 Бид бүхэн аврагдаад зогсохгүй. Одоо 하나님의 영광스러운 그 Бурхны алдарт тэр найдвар нэгүсэл Бурхны бидэнд өгөхийг хүсэж байгаа мөн хэн болон тэр найдвар бидэнд өгсөн энэ найр 몇 시간 хідэн цагийн 꺼지는 게 아니라 хүчинтэй биш. Деваажнд орох хүртэл мөнхөд үргэлжлэх найр бахна. 마음이 절구한 자라. Хөгжилтөө зүрхэнд найр наадам дүүрэн. 그런데 구원받지 않은 사람, Харин аврагдаагүй хүмүүс 믿지 않는 사람뿐 아니라 믿기는 믿는 자, 구원받지 못하는 бас итгэхгүй биш, итгэж байгаач аврагдаагүй хүн олон байна. Тэр хүмүүст бид 전해서 сайн мэдээг тарааж 구원받도록 도와줘야 되겠습니다. 그리고 аврагдахад нь дослох хэрэгтэй. Тэгээд бас бид өөрсдийнхөө итгэлийг ч бас шалгаж үзэх хэрэгтэй. 후서 13장 2 дугаар Коринт 13-ийн 5 дээр та нар итгэлд байгаа эсгээ шалга, өөрсдийгөө судал гэсэн тийм ээ. 자기 믿음 나는 올바른 Миний итгэл би зөв итгэлтэй байгаа юу? Би үнэхээр дахин дүрсэн үү? Дахин дүрсэн бол дахин дүрсэн хүн шиг амьдарч байгаа юу? 믿어봐야 돼요. Шалгаж үзэх хэрэгтэй. 왜 예복이에요? Энэ хормын хувцас бол эхэндээ авралын хувцас. Зөвхт байдалд хүргэдэг хувцас. Харин эзний өмнө зогсоход 요한계시록 9장에 보면 илчлэл 9 дээрээс харах юм бол 19 дээрээс харах юм бол 장의 신부가 예비 хурганы хорин болж сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалцсан цэвэр майланган хувцасаар хувцаслжээ. Учир нь нарийн майланган ариун хүмүүсийн зөвхт үлс. 죄를 지으면 안 되잖아요. Энэ зөвхт байдлын хувцсыг өмссөн хүн гим хийж болохгүй. Авралын хувцас өмсчөө дахиад муу зүйл хийх үү? 옷을 입은 사람은 나중에 Тиймээс зөвхт байдлын хувцсыг өмссөн хүн дараа нь бурхны өмнө ариун хүмүүсийн зөвхт үлсээ гэж байгаа. Энэ нь нарийн майланган хувцас. Бурхны өмнө зогсоход ичих зүйлгүй зогсохын төлөө бид нар өөрсдийнхөө итгэлийг шалгах хэрэгтэй. 신앙 생활이 Аврагдсан хүний итгэлийн амьдрал Бурхны өмнө зохистой хүн гэдгийг батлан харуулдаг байх хэрэгтэй. Итгэлд байгаа эсгээ шалгаж батал гэж байгаа. 어떻게 확증해요? 말씀으로 Яаж 바тлах вэ? Үгээр 내 믿음이 올바른지 말씀 миний итгэл зөв байна уу гэдгийг үгээр би өөртөө тусгаж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол 잔치는 참석했는데 найранд оролцсон ч хормын хувцсгүй хүн магадгүй байж болно. За тэгвэл одоо ялгагдана. Матай 15 дээр Тэнгэрлэг эцгийн минь тараагүй алив ургамал үнцээрээ суулгадана гэсэн. Итгэх нь итгэсэн ч Бурхны өгсөн амийг аваагүй хүн Бурхан сугална гэж байгаа. Бурхан гарцаагүй хайж олно. Ямар тач бид итгэлээ баталгаатай болгоод зогсохгүй энэ удаа олон сүнсийг эзэн рүү удирдах авралт хүргэх Бурхны ажлыг хийх хэрэгтэй. Хамтдаа залбирая. 자비로우신 하나님 아버지 Энэрэнгүү Бурхан аав минь 하나님을 멀리 떠나 Бурханаас холдон гим нүгэл дунд амьдарч байсан биднийг хайрлаж өрөвдөж 하나님의 독생자 그리스도께 Бурхны цорын ганц хүү Христ бидний хүртэх байсан хараал болон шүүлтийг бидний оронд авч эзний урсгасан үнэт цусаар бидний гмийг мөнхөд уучлсан тэрнийг үлсэлд баярлалаа. 이제 구원받은 저희들 Одоо аврагдсан бид бүгд үлдсэн амьдралдаа Бурхны хүүхдээр зохистой амьдрахад та удирдах өгч хараахан аврагдаагүй өрөвдөлтөө сүнснүүдэд сайн мэдээг тарааж илүү олон сүнс аврагдсанаар Бурхан аав танд алдар магтаал болоход туслаарай. Маргаашнаас эхлэх Библийн семинараар олон сүнс аврагдаж чадхад
хамт залбирч хамт хичээн зүтгэж төөрсөн сүнснүүдийг эзэн рүү удирдах авралт хүргэх Бурхантай өөрийн ажлыг биднээр дамжуулан гүйцээж өгөөсөө хэмээн хүсэж байна. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.